За одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулинд улсын их хурлын дарга намын даргыг хавсран хийж болохгүй гэсэн заалт зохицуулалт байхгүй. За мөн тэрээр хууль зөрчилж хурал удирдсан зүйл байхгүй гэж мэдэгдээд улсын их хурл дахь ардчсан намын бүлгийн гишүүдийг хуралдаа суухыг уриаллаа. За гэсэн ч улсын их хурл дахь ардчсан намын бүлэг байр суурьнтай хатуу буюу түүнийг улсын их хурлын чуулганыг удирдах ёсгүй гэж үтсэн хэвээр байна. За энэ мэдээж энэ ардчсан намын бүлгийнхний тавьж байгаа шаардлага бол хуулийн тусагдсан бол мэдээж одоо хуулиа биелүүлэх ёстой. Гэсэн хэдий ч аль нэгэн улс төрийн нам эвслийн дарга одоо парламентын дарга байж болохгүй ч гэдэг юм уу. Тийм одоо хууль одоогоор хүчин төгөлдөр мөрдөгж байгаа хууль байхгүй. За хуулийн тусгагдсан ямар нэгэн эрх үүргийг надаас нэхвэл би бол одоо бүрэн хүлээж авахд нээлттэй. Тийм учраас эрүүллээр шүүмжилж асуудлын ард гарья гэж одоо ардчсан намынхаа одоо энэ нөхдөдөө уриалъя. За өмнө нь Намбарын инх хоёр, Зандаа хүүгийн инх болд, Мие гомбын инх болд нар намын дарга байхдаа улсын их хурлын даргын албыг давхар ашиж байсан. За энэ зарчмаар явж болно гэж эрх баригч Монгол Ардын намын гишүүд үзэж тайлбарлаж байгаа юм а.